За түрүүн гадаа ярьснаар бол одоо Автоплазагийн өргөтгөлийн 7 номерт бол орж ирчээд байж байна. Энэ чинь бол одоо та бүхэн харах бах юу зарж борлуулдгийг. За тэгээ өнөөдөр бол энд орж ирж байгаа хамгийн ихний шалтгаан бол асаал тийм тохиолдол гэж манайх ярьдаг те тохиолдол тавилна гэж. Тохиолдлын талаар бол бас жижигхэн мэдээллийг та бүхэндээ өргөтгийе. За сайн байна өдрийн. Сайн байна уу. Өдрийн. За би одоо танад орж ирчээд байгаа. Өнөөдөр бол зөвхөн тохиолдлын талаар ярих гэж бодсон. Жижигхэн болон явуулж байгаа. Янас амар гэдэг нэвтрүүлгээрээ. Тэр хоёул ямар тохиолдлоор ярих болж байна. Өнөөдөр одоо ямар зарим тохиолдлыг хайбрид машинд тавьж болдог гээл ингээл фэйсбүүкээр нэг баахан нөхдөд яадаг шүү дээ тийм. Манайх одоо өвлийн үйлрэл зориулаад одоо автомашины асаалтын болон тохиолдлын системийг сурлуулж байгаа. Тэрэн дээр одоо хайбрид болон одоо смарт тэргэнд тохиромжтой тийм Starline гэдэг тийм тохиолдлууд одоо сүүлийн үед орж ирж байгаа л да. Энд ч байгаа. Байгаа. Тэгээд ер нь гадуур бас хулгай зэлгээ бас их биш үү. За ер нь манайх ч ер нь одоо Starline A91 гэдэг энэ загвар нь болохоор смарт тэргэнд ер нь илүү тохиромжтой. Тэ. Тэгээд ер нь халсын зай удирдах саадгүй орчинд одоо 2 км. 2 км-с цааш гэсэн. Тэгин мөн бас турбо таймер тэгээд одоо цагийн системд идэвхжүүлж болно, температур мэдрэгчид идэвхжүүлж болно. Бас GPS-ийн тусламжтайгаар бас гар утастайгаа бас холбох боломж бол байгаа л да. Гэхдээ тэр нь бол одоохондоо бол ирээгүй байгаа. Тэгээ одоогоор бол тохиолдлын систем нь бол одоо суурлуулаад эхэлсэн байна. Энэ одоо старт юутай бүхэл машин. Одоо бүхэл юм байгаа. Тэгэл ядаж дадаглаад одоо энэ хулгай зэлгээгээс одоо гадуур бол 20 бүрээсээ хулгай их гарч байгаа. Тэ. Одоо тойл бол дисгэхгүй тэр уртлын тэр сетиг бол дисгэхэ байгаад байгаа шүү дээ. Ер нь бол 20 бүрээс ер нь смарт тэргнүүд их тавиулж байгаа. Одоо тэр гадаа нэг тавиулж байгаа. Одоо тавиулж лээ тэ. Одоо яг цагаар мэдрээд халаач гэсэн үг үү? Тэгэн шүү дээ. Одоо цагийн системд оруулдаг байхгүй. 2 цаг 4 цаг ч юм уу тэ. 12 цаг ч юм уу тэ. Тэгж гаргаж идэвхжүүлдэг байхгүй. Тэрийг болохоор гар удирдлагынаас шууд өөрөөс идэвхжүүлэх боломжтой байхгүй. Энэтэй хамт бас бензин тэргэнд тохиромжтой бас Tomahawk TZ93 гэдэг. Тэр нь байгаа. Байгаа. За хоёул тэгвэл за энийг бол манайха хараад авчих. Энэ унгаагаа ичих үү. Ийм байна. Тэгэхээр өргөтгөлийн 7 номер дээр хурж ирээд бол ялангуяа бүрүүстэй хүмүүс бол авчираа тавьж чад. Бүрүүс одоо нөө фэйсбүүкийн юунууд байгаа шүү дээ, тийм. Энэ бол пэйж утсан л та ерөөсөө. Тэгээ манай хамгийн гол нь 1 жилийн баталгаа өгөн бүх тохиолдлууд. Энэ бас үйлдэл нь бол ерөнхийдөө бол адилхан. Энэ Starline-аас юугаар ялгаатай вэ гэхээр яг нэг гар утастайгаа холбох боломж байхгүй гэсэн. Түүнээс бас бүх үйлдлийн систем турбо таймер, цагийн систем, температур мэдрэгч, хаалгууд, онгол ус ажиллах, алсын зай удирдлага бүгд юм. Ажиллагаа бол адилхан. 1 жилийн бол яадаг вэ гэхээр зөвхөн одоо манайх нөгөө асаалт хэрэггүй байдэн шүү дээ. Дулаан гараж байдаг ч юм уу эсвэл тийм асаалтын юу ашигладаггүй ус хүмүүс байгаа. Мөн гадны яг төр хугацаанд гадаа тавихад машины хулгайгаас бас сэргийлнэ. Мөн хаалгуудад онгоолгож цойжлох тийм үүргүүдийг гүйцэтгэдэг ийм энгийн тохиол. Тийм энгийн тохиол байгаа. Мөн бас энэс өөр одоо ийм юу байгаа л да. Зүгээр цоожлагч байгаа. Энэ цоожлагч яадаг вэ гэхээр одоо жишээлбэл стандарт одоо цоожлагчтай дэлгүүртэй хүмүүс ялангуяа дэлгүүрээ хайцсан гэж ирдэг байхгүй. Тэр хүмүүст бол зориулаад яг энийг хялбарчлагаар харанхуй шөнө онгоолгож дэлгүүрээр онгоолгоход бас явдалтай байдаг шүү дээ. Тэрнээс яг алсын зайнаас онгоолгох тийм үүргийг гүйцэтгэдэг юм зүгээр цоожлагчийг бас суулгаж өгч болно. Энэ нь бол ямар ч тохиол мохол бол байхгүй. Зөвхөн хаалгуудаа онгоолгож цоожлох үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. За тийм байна. За тэгвэл энэ удаагийнхаа энэ болонг бол ингээд дуусгаа. Хоёул дараагийнхаа болон дээр одоо дараагийн хагас өдөр гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр тэрэн дээр бол юуны талаар яриул болж байна. Ерөөсөө жолооч нарт бол хамгийн хэрэгтэй юмнуудыг ярмаар байна. Тийм ээ.
Автомашинд бол одоо тэгэл ер нь ухрах камер бас их нөлөөлж байгаа. Одоо л нөгөө бас нэг эмэгтэй жолооч нар ч юм уу эсвэл жоохон төгсөөд удаагүй байгаа жолооч нар шинэ жолооч нарт зориулаад ухрах камер болон ухрахын мэдрэгч эсвэл дөрвөн булангийн мэдрэгч ар урталт гэх зэрэг тийм мэдрэгчнүүдийг бас. За тэгээд дараагийнхаа болон дээр энэ талаар яриа тэхөө. За анхаарлаа хандуус үзэгчтэй баярлалаа. Студид иргэд уулзъя. Happy Car дэлгүүрээр үйлчлүүлээ. Миний сэтгэл харамжаад өргөж 100% байдаг. Та бүхэн машинаа гоёхдоо мөн бас эдрээс хэлсэн байна. Өөр дээрээ асаалтын системтэй ухаалаг ийм тохиол тавиулаарай. Эдрээс хэлсэн байна. Бидэрт бол асаалтын систем бол хэрэгтэй. Тэгээ та бүхэндээ сайн сайхан нэгсээ. Happy Car-аар үйлчлүүлэхдээ баяртай байдаг. Аяны автошаа замцсан үзэгтэй болтугай. За манай хагас өдөр болгон 14 цагаас 15 цагийн хооронд хүрдэг. Хянах самбар нэвтрүүлгийн маань нэг болонг одоо та бүхэнд өргөх гэж байна. За тэгээд урд урдны дугааруудыг та бүхэн үзсэн бол Автолаза 2 төвийн өргөөгийн урталт байдаг. Автолаза 2-ын өргөтгөд байрлах нөхөө манай салбарын маань нэр чинь 7 дугаар лангуу тий. 7 дугаар лангуу Happy Car. Энэ төв дээр хүрэлцэн ирээд байна. За тэгээд манай Happy Car-ын хамт олон бол машин одоо Т8 дээр нь одоо юу асаалтын тохиолын тийм тий. Бүгд юм хийндээ. За ер нь хийндээ тий. За одоо энэ яг ямар машин дээр ямар за одоо энэ Nissan X-Trail гэдэг автомашинд одоо цагийн системтэй температур мэдрэгчтэй одоо өөр ямар нэгэн турботой машин бол бас турбо таймер идэвхжүүлж болдог тийм Tomahawk гэж суулгаж байна. Одоо ерөнхийдөө суулгаад дууссан байна. Энэ тохиолдол маань ямар давуу талтай гэхээр саадгүй орчинд одоо 2 км-ээс удирдна. Мөн одоо гадны бие төрүүл мэдээлэл нь өөр дээр ирнэ. Одоо удирдлагын дээр мэдээлэл нь ирнэ. Гуравт нь цагийн асаалт, цагийн тохиргоонд оруулж болно. Дөрөвт нь температур мэдэрч асна. Ийм зарчмаар явдаг ажилдаг ийм тохиолдол байгаа. Тэг. Саадгүй орчноос одоо 2 км-ээс удирдчихна гэсэн үг байна тий. Одоо энэ Nissan X-Trail машин тавихад хичнээн хугацаа шаардж байна. Ер нь бол ямар нэгэн автомашинд ер нь тавихад доотлол нь 1 цаг гэж үздэг. Гэхдээ бас энийг холболт хийхэд бас 4 хаалгатай нь бас холбож өгөх хэрэгтэй байгаа. Зарим газар чинь бас холболт их дутуу хийж байгаа тийм байгаа. Манайх бол ерөөсөө тийм холбох яг ном журмаар нь л холбож байгаа. Мөн тохиолдолд 1 жилийн баталгаа өгнө. 1 жилийн баталгаа. Тийм 1 жилийн баталгаа өгнө. Энэ одоо энийг задлсан байна гэхээр нөө хаалганыхаа централуудаа бүгдийг нь централыг одоо холбоцсон гэсэн үг байхгүй юу? Одоо хаалга автоматаар энэ онгоолгож ажилладаг. Тэр үйлдлийн энэ централынхаа энэ одоо бүлтэн дээрээс өгдөг байхгүй юу? Тэгээд энэ дотороо гүгээд одоо тэр урд хянахтаа ер нь автомашины тавилтанд одоо зарим хүмүүс яаж тавих вэ, их вэ, хамаг юм задлаа ичдэг мачдаг. Ер нь бол задлан зөвхөн тэр чинь яг мэрэгжлийн хүмүүс задлаж угсарж байгаа болохоор ямар нэгэн асуудал бол гарна гэсэн ойлголт байхгүй. Буцаагаад ном дөрвийн дагуу буцаагаад юм. Тийм, буцаагаад ном дөрв гарна л гэсэн. Энэ юу маань одоо энэ юу юм тийм. Ер нь бол бензин тэргэнд бол төвчлээ тавьж байгаа тий сайн л гэсэн үг л тий. Ажиллагаа их зүгээр. Манай Монгол одоо манай уур амьсгалд ер нь зогтсон гэж хэлж байна. Цагийн температур хөлөө одоо 2 цагт 10 минут талаа. Тэгээд тэрийг 2 цагийн зайтай асааж болно шөнө. Одоо яг идэвс гэлцсэн байгаад 4 цаг байж болно. Эсвэл 12 цаг байж болно. Ийм 3 одоо цагийн тохируулга идэвхжүүлж болно. Мөн одоо өөр спорт турбо морбото машин бол энэ турбо таймерыг идэвхжүүлж болдог байхгүй. Тэгвэл ер нь автомашины турбо амрааж авах хэрэгтэй бол ер нь бол тэрийг манайхан ер нь одоо явж ирээд мотор халааг шууд унтаргаад ерөнхийдөө зарим машинууд эвдэрсэн байж идэв. Энэ турбо таймерыг бол идэвхжүүлж болно гэсэн. Одоо ингээд асаах үйлдэл. Одоо асаах юм. Ингээд асууж байгаа. Ингээд асууж. Асаал одоо энэ удирдлагын дээр одоо зурган дээр нь гарч байгаа шүү дээ. Машин авсан нь өнөөдөр сартаа гараад байна тийм. Бүх мэдээлэл ерөөсөө энэ жижиг удирдлагын дээр л явна гэсэн. Одоо энэ ер нь холбоо дуусч байна уу? Энэ ер нь одоо дууслаа. Одоо ингээд буцаад угсрах юу юм гэсэн үг тийм. За.
За энэ чинээс бас өдөрт ер нь тэгээ өдөрт хичнээн машин холбож байна. 3 машин толбондоо өдөрт тий. Нэг хүн дунджаар 3 хүн. Ер нь тэгээд ажлын цаг ер нь бараг тэгэл тэгэл энэ чинь хүний юм бас сайн хийхгүй болохгүй шүү дээ. Энэ чинь бас галын юм уу янз бүрийн цахилгааны асуудал гарвал бас болохгүй шүү дээ. За тэгвэл орж өшөө. Янз бүрийн камерууд гоо юунууд байгаа гэсэн тий. Тохиолдлууд тэрийг орж харъя да тэгвэл. Сайн байцгаана уу эрхэм жолооч нараа. Би Happy Car дэлгүүрээр үйлчлүүлдэг. Миний сэтгэл ханамж бол 100%. Тэгээд хамгийн сүүлийн үеийн хамгаалтын тоног төхөөрөмжөөр машина тоноглууллаа. Ингээд Happy Car дэлгүүрийн хамт олон одоо миний машиныг 100% хариуцдаг. Ингээд Happy Car дэлгүүрийн хамт олондоо амжилт хүсье. 7 номер өртгөлийн 7 номер дээр Happy Car тий. Happy Car хамт олон дээр орж ирчээд энэ. За. Starline гэдэг одоо ерөнхийдөө хэлэхгүй. За энэ Starline A91 гэх шинэ смарт машинуудаа суулгаж байгаа. Одоо энэ маань болохоор GPS-ийн тусламжтайгаар бас гар утаснаас холбох үйлдэл хийж байгаа. Тэгж одоо аппликейшн суулгаад яаж болно. Энэ болохоор бас Starline-ийн нэг загвар. Тэ. Твж гэдэг энэ болохоор мөн адил модем одоо ажиллагаа бол адилхан ерөнхийдөө. Нэг юу нөхөр одоо гар утастайгаа холбох юм байхгүй гэсэн үг. Энэ болохоор гар утастайгаа тий холбох боломжтой гэсэн үг байхгүй. Гэхдээ шууд бол хүмүүс бас шууд холбогддог гэж ойлгоод байгаа. Тийм юм бол байхгүй. Зүгээр энэ GPS-ийн нэг төхөөрөмж байдیں۔ Тэрийг суулгасан тохиолдолд тэрийгэ утастайгаа таниулсны сүүлд гар утаснасаа удирдах ажиллаулдаг байхгүй. Тэгээ манайхан болохоор энийг бас сайн тайлбар өгөхгүй бол бичихгүй байгаа байхгүй. Энэ болохоор GPS-ийн тусламжтайгаар л холбогддог гэсэн үг. Манай хэлэхгүй бараг суулгуулгуудаа гар утастайгаа бараг л тий. Ер нь тайлбарж өгч байгаа л да. Гэхдээ ер нь бол миний юунд бол бас нэг гар утастайгаа нэг холбоодох шаардлагагүй гэж бодоод байгаа. Ягаад гэвэл эн чинь өөр дээр бүх удирдлагын мэдээлэл нь өөрт нь бүх удирдлага нь байгаа юм чинь тий. Ерөнхийдөө адилхан. За ийм хоёр юмуд байгаа юм байна. Энэ бас энэ одоо запас удирдлага гэсэн. Запас мэдээлэл бол энэ дээр ирэхгүй шүү дээ. Одоо энэнийхээ запас нь л гэсэн үг. Одоо тэгээд мөн юм тохиолдлуудаа юм гэр ачирсан. Одоо манайх ч унгаагаад хагалнаа. Тий. Одоо энэ эрзэнэн гэрүүд бол их зүгээр. Унгаж дэлгэц мэлэг заагалдсан гэдэг тийм юм бол байгаа. Тий. Дараад нь одоо нэг сараас одоо энэний удирдлагууд бас эвдэрч байгаа л да. Зарим хүмүүс усан дунгаагаад ч юм уу. Энэний запасуудыг одоо нэг сараас эхлээд оруулж ирнэ. Тий хүмүүс асууж байгаа. Өшөө ямар юу байна? Хаалганы талаарх юм юу вэ? Хаалга. Зүгээр энгийн тохиолдлууд бас байгаа шүү. Тий энгийн тохиолдлууд байгаа. Мөн хаалгуудаа онгоолгоод цойжлно. Гадны бие төрөл орилж дууч юм өгнө гэсэн үг л дээ. Тийм байгаа. Цойжлогч байгаа. Цойжлогч нь функцаалыг юу? Хаалганы өвчин. Тий эвдэрсэн үед одоо эсвэл харанхуй шүнж ингээд олж болоход их хэцүү байдаг шүү дээ. Тийм үед онгоолгоо цойжлоо. Хэлбэрчилсэн л байл дээ. За. Эрхэм үйлчлүүлэгчтэй манай Автоплаза 2 төвийн өргөтгөлд бүх төрлийн Япон Солонгос автомашины сэлбэг тоноглолын худалдаа, захиалга үйлчилгээ, авто хөгжим, авто асаалтын болон тохиоллын систем, өнгөт хальс карбон хуулга, мөн бүх төрлийн тос тосгооны бүтээгдэхүүн, сэвчээ, түлхүүр багаж, оёл гангараг худалдаалж үйлчилж байна. Та бүхэн Автоплаза төвийн өргөтгөлөөр тавтай үйлчлүүлнэ. Цагийн хуваар өдөр бүр 9 цагаас 21 цаг хүртэл